Эрхэм хүндэт үзэгчдээ хөгжлийн хүрд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, Монгол Улсын их сургуулийн хүндэт доктор Лувсан Доржийн дуусах оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За дуусах зохион бүтээгч маань ер нь их шинийг санаачлагч. Байнга одоо шинэ сони юм хийж сэтгэж ингэж явдаг хүн. Үзэгчд маань мэдэх байх нэлээд олон жилийн өмнө бяцхан тарих, их тарих гэдэг одоо гарч исэн. Анх одоо энэ компьютер тоглоом юм гарч яхад за гадаад хэл үзэж эхэлж байхад хүүхдүүд залуучуудад бол маш их тустай одоо ийм хай-тех бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж одоо нэвтрүүлж ирсэн юм хүн байгаамаа. Тэгэхээр та бүхэн өнөөдөр хөгжлийн хүрд нэвтрүүлгээр энэ улс орны одоо хөгжүүлэхэд таны яриад байдаг олон санаа, шийдэл, санаачлагууд одоо ажил хэрэг болж гин үү? Одоо ер нь яг өнөөгийн цаг үед ер нь юу хий гэж бодож байна? Яавал зүйтэй гэж бодож байна? Энэ талаар яриагаа эхлэе. За. Ерөнхийдөө миний хувьд бол яг ямар ч гэсэн нөгөө хүнсний чиглэлээр, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр, хөдөө аж ахуйн чиглэлээр янз бүрийн одоо тэр зохион бүтээлтүүдийг, туршилт судалгаа зохион бүтээлтүүдийг маш олон жил хийж ирлээ л дээ. Тэгээ яг энийг нөгөө брэнд бий болгох, инновац болгож эдийн засгийн хэрэгэлтэнд оруулахад маш том нэг юм дутагдaltaй зүйлүүд байгаад байна л да. За тэр дутагдaltaй зүйл нь за энэ бол нөгөө өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд яг нөгөө шаардлагатай одоо зүйлүүдийг одоо энэ төр засаг засгийн газрын зүйлс ингээд бэлдэж өгөхгүй байна л да. Тэгэл одоо ийм байдлаараа байгаа л байвал энэ олон улс дэлхийн хэмжээний брэндүүдийг манай монголчууд гаргах боломжгүй. Одоо сайн дэвшилтэд технологи, уламжлалт технологиг хослуулсан инновацуудыг, брэндүүдийг гаргаад олон улс дэлхийн зах зээл дээр гаргаж баялагийг тийм ээ бий болгож одоо улс орн руу оруулж ирдэг. Энэ систем тогтолцоолоо Монголын ард түмэн, Монгол улс, Монгол төр шилж орох боломжгүй. Юу гэхээр хамгийн гол зүйл нь бол хууль эрх зүйн таатах орчин тэр эдийн засаг гэдэг эдийн засаг санхүү хөрөнгө оруулалтын зөв дэмжлэг, зөв аргачлал гэдэг зүйл байхгүй учраас энэ бол явахгүй байгаамаа. Манай ч одоо инновацийн тухай хууль, шинжлэх ухааны технологиг цангийн тухай хууль гэдэг бий. За жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль бий. Үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр гэдэг байж байгаа. Тэгээ энэ бүгд дээр эрх зүйн орчин хангалтгүй гэж үзэж байна. Зүгээр хэрэгжилтэн дээр байгаад байгаа юм биш үү? Гэхдээ ерөнхийдөө энэ хууль эрх зүйн орчин гэдэг тунхагийн чанартай тэр ийм зөвхөн бодлогын чанартай юмнууд ингээ гаргаад байна л та. Маш олон байна. Тэгэхээр аливаа улс орн үр дүнтэй хөгжсөн, том хөгжилд хүрсэн улс орныг ингээ хараад үзэхэд бодлогын баримт бичгийг ингээ гаргачаад тэрийг хэрэгжүүлдэг аргачлалыг нь төлөвлөж гаргадаг юм байна. Тэгэхээр өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд манай Монгол төр, Монгол улсын засгийн газрын хамгийн том алдаа бол бодлогуудын ард дагалдсан тэрийг хэрэгжүүлдэг аргачлалыг боловсруулаагүй. Хамгийн чухал амин сүнс нь тийм ээ амин чанар нь өөрөө аргачлал нь байна. Бид нар одоо ярьдаг шүү дээ тийм. Одоо жишээлбэл Италийн өндөр технологиор италичууд хамгийн сайн чанарын гутлыг үйлдвэрлэдэг гээл тийм ээ. За тэгээд одоо энэ Голландууд хамгийн сайн чанарын одоо бяцлаг үйлдвэрлэж чаддгаа гээл технологиор гээл. Гэтэл энэ технологи гэдэг чинь үндсэндээ өөрөө бол аргачлал واخгүй. Голланд аргачлалаар тэр хамгийн сайн чанарын хатуу бяцлаг сэрийг хийдэг юм байна. А Италийн тэр уламжлалт технологиор арьсаа сайн боловсруулад хамгийн сайн аргачлалаар арьсаа боловсруулад хамгийн сайн шилдэг аргачлалаар нөө сайн чанарын гутлыг хийдэг юм байна. Тэгэхээр технологи гэдэг зүйл бол өдөөсөө аргачлал. Тэгэхээр альва ямиг үр дүнтэй бодиттой бий болгохын тулд аргачлал хэрэгтэй.
Тэр өнгөрсөн одоо арчил бий болоод 40 жил болж байгаа. Өнөөдрийг бол бүх бодлогын бичиг баримтууд хангалттай гарсан. Энд сайн бодлогын бичиг баримтч бий, таарахынч бий, сул доройч бий. Гэхдээ эдгээр яагаад үр дүнд хүрэхгүй вэ? Аргачлалыг боловсруулаагүй. Би бол илүүтэй засгийн газар солигдоод байна. Бодлого солигдоод байна. Бүтэц солигдоод байна. Боловсон хүчин солигдоод. Тийм учраас нөгөө эхлүүлж ирсэн юм дуусгаж чаддаг, үргэлжлүүлж чаддаг ийм л юм байхгүйгээс болоод байна. Тэрнээс биш аргачлал юм чинь бол дэлхийд даяар үндсэндээ баг модуль болсон шүү дээ. Энэ имийг аваа хэрэгжүүлэе гэвэл одоо бодлого нь байж байгаа, төрөн мөнгө нь байж байгаа, хүнээ бэлдсэн байвал ер нь бол ямар ч юмыг бол нутагшуулаад яг франчайз хийгээл янз бүрийн юмнууд хийгээд байгаа үстэй. Жишээ нь манайд франчайз хийж байгаа хэлбэр одоо энэ пицца гэдэг юм уу, KFC ч байд юм уу, янз бүрийн юм байна шүү дээ. А эн чинь ялгаагүй хүнээл бэлдчих юм бол Америкт байна уу, Европт байна уу, эсвэл Хонконгд байна уу, Монголд байна уу, яг адилхан ингээд болж байгаа шүү дээ. Starbucks энэ кафе бине гэж ажиллаад байна шүү дээ. Яг энэ шиг тэр бяцлаг хийдэгч бай. За эсвэл одоо гутал хийдэгч бай. Энийг тасралтгүйгээр үргэлжлүүлээд ажил хэрэг болгодог нэг ийм л одоо тууштай чанар бидэнд өгүүлгээд байна гэж бодоод байна. Яг гоо зүгээр миний хувьд бол нэлээд олон салбарын олон чиглэлийн эрдэмтдтэй хамтраад бас үндсэндээ нэг хоббигоор гэх юм уу сайн дурын үндсэндээ 30 жил судалгаа хийлээ л дээ. Тэгэхээр хамгийн гол аргачлал гэдэг бол энэ байна. Засгийн газар солигдсон ч засгийн газар солигдсон ч дарга удирдлагууд солигдсон ч дараагийнх нь одоо гарч ирсэн тэр засгийн газар баг хамт олон тэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг тэр суур аргачлал тэр суур аргачлалын систем тогтолцоо гэдэг зүйлийг л би яриад байна л да. Жишээлбэл одоо тэр бүтээгдэхүүний аргачлалыг бол бид нар одоо ингээд хангалттай үзсэн. Одоо монголчууд бид дэлхийгээр дэмий тэнэд хэрэмтэнсэн шүү дээ. Хамгийн одоо дэлхийн сайн муу бүх олон газруудаар очиж үзлээ. Хамгийн өндөр сайн чанарын брэндүүдийг монголчууд баг бүгдийг хэрэглээ үзэлсэн тийм. Тэгэхээр энэ бол нэг бүтээгдэхүүн брэндүүдийн аргачлалын асуудал бол энэ ярихгүй. Тэгэхээр хамгийн гол манай Монгол орны 40 жил хөгжихгүй байгаа бол хүнээ хөгжүүлэх аргачлал гэдэг зүйлийн үндэсний томьёолоо гаргаагүй юм байна. Хүнээ Монгол хүнийг хөгжүүлэх үндэсний хөгжлийн аргачлал гэдэг зүйлийг гаргаагүй учраас засгийн тогтвортой байсан ч цаашаа явахгүй. Яг бол Монгол хүнийг Монгол уламжлалт дээр Монгол онцлог дээр нь тааруулж хөгжүүлэх тэр Монгол хүнийг хөгжүүлэх аргачлал. Улс үндэстэнгийн хөгжлийн яг гол үндэс нь өр нь бол өөрөө хүнийг хөгжүүлдэг. Тэгээ Монгол хүний хөгжил дээр өнөөдрийн 40 жилд бол яг тодорхой яг төвлөрөөд орсон юм байхгүй л та. Яагаад гэвэл Монгол улсын одоо энэ арчил бий улсын 40 жилийн хугацаанд Монгол хүнийг хөгжүүлэх үндэсний аргачлал гэдэг юм өнөөдөр байхгүй. А бид нар бол суур одоо хүнийг хөгжүүлдэг үндэсний уламжлалт гайхамшигт аргачлалтай байсан. Би танаас яг л ингэж асуух гээд байна л. Ерөөсөө битэрийн өнөөдрийн сэдв чи хөгжлийн тухай. Тэгвэл ер нь хөгжил гэдэг юу юм бэ? Тэгэхээр ерөөсөө одоо өнөөдөр бид хөгжил гэдэг та хүний хөгжлөх гэдэг нь би бол жишээ нь нийгмийн хөгжил, өрх гэрийн хөгжил, хүний хөгжил гэдэг ингээд ижүүрээ харах хэрэгтэй гэх гээд байхгүй юу? Тэг. Жишээлбэл хөгжил бол бүх юм дээр л байгаа. За яг нь ер нь бол яг хөгжил гэдэг зүйлийн яг үндсэн агуулгын одоо тийм ээ Монгол одоо хэлний сонгодог төр одоо үг утгын тайлбар төр бол аливаа юмны үүслийг үргэлжлүүлэхийг хөгжил гэнэ гэж байгаа. А зүгээр яг ер нь бол хөгжил гэдэг бол бас энэ орчлонгийн зам ёс байгалийн зөв зохирлыг тийм ээ алдагдуулахгүй одоо зөв цааш нь одоо үргэлжлүүлээд явахыг нь бол зөв хөгжил гэж томьёолж байгаа. Тэгэхээр энэ өнөөдөр бол манад бол үүслийг үргэлжлүүлэх тэр тийм ээ юм нь алдагдцсан. Энэ бол Монголын бидний хэдэн мянган жил хөгжөөд явж ирсэн уламжлалт дээр аргачлал аргацуучин дундаа алдагдцсан. А тэгээ гадаадын одоо таарч тохирохгүй улс үндэстэнгүүдийн өөр одоо бидний аргачлалыг дуурайх гад тэ тэндээс одоо жишээ авах гад тэдрээ заалах гад бүр ингэ болохгүй байна л та. Тэгэхээр бидний одоо өвгдээдсийн уламжлалт одоо хүний хөгжүүлж ирсэн тэр аргачлал дээр суурлаад
орчин үед байгаа одоо ингээд дэлхийн нийтэд одоо ингээд бас ингээд шалгараад бас ингээд хэрэглэгдээд үр дүн гарсан дэвшилтэд технологи, дэвшилтэд төр хөгжлийн аргачлалыг хооронд нь 50-50 уялдуулаад шинэ цагийн Монголын үндэсний хөгжлийн аргачлал гэдгийг томьёолох хэрэгтэй. Тэр хөгжлийн аргачлалыг томьёолно энэ дотор бол 3 хөгжлийн юм л бий болно. Хүний хөгжил, нийгмийн хөгжил, засаглалын хөгжил. За хүний хөгжил, нийгмийн хөгжил, засаглалын хөгжил энэ 3 хөгжил нийлжиж улсын хөгжил буюу үндэсний хөгжил гэдэг зүйлийг бий болгож бүтээн байгуул. Манай найруулагч бэлдсэн зураглалаа харуул да. Ер нь нийгмийн хөгжил, за өөрөө чи хэлдгээ те, үндэсний хөгжил, хүний хөгжил. За хүний хөгжлийг бол бид нэг ийм төвшөнд жишээ нь боловсрол, эрүүл мэнд, хангалттай гэдэг юм одоо ханамжтай ийм орлоготой амьдрал энэгээр одоо дүнчиж болох уу? За зөвлөдөө ер нь бол хүний хөгжилийг хангахад 3 үндсэн зүйл байдаг. Энэ бол тэгэл энэ өндөр хөгжилтэй улс орнуудад бол батлагдсан юм байна л да. Яг энэ 3-аар бол одоо ингээд томьёолж болно. Гэхдээ яг өнөөдөр бодит амьдрал дээр та бид нар гараад явхад бол өнөөдөр эрүүл мэндийн асуудал бол Монголын одоо хүмүүст бидэрт бол алдагдцсан. Энэ бол ил байгаа. Бүх хүн мэдж байгаа. 3 сая хүнээс асуухад те 3 сая бол одоо Монгол улсын хэмжээнд бол эрүүл мэндийн аюулгүй байдал бол алдагдсан байна гэж хэлнэ. За боловсрол гэдэг зүйл байна. За боловсрол гэдэг зүйл бол бас уламжлал онцлог дээр суурилсан тэр юмаа тэг ингээд суурлаад тэрэн дээрээ гадны одоо дэвшилтэд тэр сургалтын арга зүй технологиг зөв уялдуулсан энэ орчин цаг шин цагийн Монгол тэг үндэсний боловсролын аргачлал гэдэг юм бас байхгүй учраас энэ бол бас байхгүй. Өнөөдөр энэ ороо бусгай тодорхойгүй. Тэр тусмаа боловсрол дээр бол маш олон хажуудлууд байгаа. Энэ бас алдагдсан байхгүй. За орлогын хувьд бол үнэхээр бас баталгаатай найдвартай ажлын байр гэдэг зүйл бол нийт одоо нөгөө массыг 100 гэж үзэхэд улс болон төр засаглал энэний нөгөө 51-ээс доошгүй хувийн баталгаатай найдвартай орлоготой ажлын байраар хангах тэр таатарчныг бүрдүүлэх хэрэгтэй энэ бол байхгүй. Энэ одоо саяны боловсрол эрүүл мэнд орлого гэрлээ ш. За энэ 3 байлаа гэж бодож. Энийний цаана одоо нөгөө 50 амгалан байх, ирээдүйдээ итгэлтэй байх гэдэг юм уу те. Гэгээр их одоо орчин нөхцөл ер нь амьдралдаа сэтгэл ханамжтай байх гэдэг юм хангалттай. Хайцангуугаар хангагдана гэж бодож байна уу? За эрүүл мэндийн асуудлыг нь шийдээд боловсролоо одоо хөгжүүлэх тэр боломжийн таатарчныг бүрдүүлээд баталгаатай амьдралд нь хүртээмжтэй орлоготой ажлын байраар хангах юм бол энэ одоо энэ хүмүүст нь энэ орчин нь бол бүрдчихэж байгаа юм. Ерөөсөө л ингээ бүрдээд эхэлж байгаа. Тэгэхээр энийг бүрдүүлчихээр нөгөө гадуур гэмт хэрэг хийх хүмүүс ч байхгүй болчихно. Хулгай дээр мэд гэмт хэрэг хийх хүмүүс байхгүй болно. А баталгаатай орлоготой болцсон хүнд тэр хүн бол чөлөөт цагаа эрүүл мэндэндээ боловсролтой зарцуулаад эхэлдэг. Хүний тэр ахуй буюу хөрөнгө мөнгө тэр амьдралын батламжийг нөгөө хөрөнгө мөнгөөр тооцдог, орлогоор тооцдог амьдралын сайжруулаагүй цагт энэ хүний тархинд ухамсар тэр нөгөө соёл боловсрол гэдэг зүйл хийж төлөвшөхгүй орохгүй. Тийм учраас ерөөсөө одоо бол Монгол улсын хувьд бол хүний хөгжилд нэг номерт анхаарах хэрэгтэй. Тэгэхдээ нэгдүгürt юуг анхаарах хэрэгтэй бол 3,300,000 хүн бүрийн баталгаатай орлоготой болох тал дээр эхлээд ажиллах хэрэгтэй байна. Эхлээд орлоготой болох хэрэгтэй. За тэрийг үзүүлдэхээр за иргэн хүн өөрөө одоо орлоготой болчихно гэж найдах бол одоо туйлын хэцүү ш. Одоо бид нар алчсан нийгэмгээд 30 жил явлаа. Тэр одоо хар зах зээлийн онлоор гэдэг юм уу хар гарынхаа онлоор ингээд бүгд амьдрал сайжирч үгүй юм байна. 1-2% нь одоо тансаг баян амьдардаг. Нийт олонх нь бол үгээгүй ядуу болчдөг юм. Тэгээ энийг тэнцвэртэй, тогтвортой хөгжүүлэх чиг үүргэн засаглал дээр байна. Мөн үү? Тэгээ зарим хүмүүс бол хүмүүс гэгэрчиж хүмүүс боловсралтай болж сайн засаглал бий болно гэдэг. Би бол засаглал ерөнхийдөө сайн байж хүмүүсийг тэр одоо зөв зүйтэй байх, ёс зүйн хувьд
боловсрол эрүүл мэндийн хувьд байх юм руу н одоо чиглүүлж өгнө гэж ингэж үздэг байхгүй. Тэгэхээр сайн төрийн асуудал тэр сайн засаглал ингээд ярьдаг л да. Тэ? Тэгэхээр эн чинь энэ зах зээлийн үед их олон нийгмийн эргэлт орсон нэг нь сайн засаглал. Дээрээс нь таны дөрөвний хөгжлийн томьёолыг бид яаж ойлгож ийм гэхээр одоо тэр нийгмийн хөгжил гэдэг шүү дээ. Энд бол хүний хөгжил тэгээ засаглалын хөгжил гэдэг ингээд яриад байгаа шүү дээ. А гэхдээ зөв хөгжил гэж та дөрөв хэллээ. Зохистой хөгжил гэж байна. Тогтвортой хөгжил гэж байна. Дээрээс нь хүртээмжтэй хөгжил гэж бас байгаа байхгүй. Одоо сүүлийн үед бол ийм хүртээмжтэй, ханамж сэтгэл ханамжтай байх ийм хөгжлийн тухай яриад байна. Энэ бүгдийг хэрэгжүүлэх ийм одоо үүрэг бол ер нь төрөл байна гэж ингэж бодоод байна. За энэ зохистой хөгжил, хүртээмжтэй хөгжил гэдэг нэг ийм томьёо гарч ирж штэ тий. Энэ үндсэндээ бол яг үндсэндээ одоо ард иргэдэг ийм юмар одоо ингээд сурсалж байгаа бол буруу. Төрөгдөл байхгүй ард түмнийг хуурж байгаа маань. Яагаад гэхээр ерөөсөл буруу хөгжил, зөв хөгжил гэж хоёр хөгжил байдаг. Тэгэхээр бид нар биш тэр тогтвортой хөгжил, хүртээмжтэй хөгжил гэх юм бол гадаадын одоо тэр улс орнуудын Монголыг биш тэр нэг одоо ингэж монголчуудын тархийг угааж хуурж аль яа болохоор хөгжүүлэхгүй гэсэн олон зуун жилийн одоо далд бодлого шүү дээ. Бидэрт нөлөөлөө 40 жил болцсон. Тэгээд тэд нар чинь бас их соёлтой аргаар Харвард, Оксфорд орнд дамжуулаад тэгээд манай монгол хүмүүсэд тэнд сурсан оюутнуудын тархийг угааж монхруулад тэгээд энэ хүртээмжтэй хөгжил, тогтвортой хөгжил гэдэг нэг ийм шинэ нэр томьёонууд зохиож гаргаж ирээд ингээд энэ одоо ингээд биднийг төрөгдүүлээд байгаа юм. Ерөөсөө энэ орчлон чинь өөрөө орчлонгийн зам ёс гэдэг имийг л бид нар дагна. Орчлонгийн замаас орчлонгийн зөв тогтол бол ерөөсөө хоёрхан юм дээр л хуваагддаг шүү дээ. Зөв, буруу, эхлэл, төгсгөл, үнэн, худал, сайн, муу, зовлон, жаргал, баяр, гуниг гэдэг. Тийм ээ? Өдөр шөнө, халуун хүйтэн, тийм ээ? Хасах, нэмэх. Наад чи бас их сони өнцөг үү. Ер нь бол би бас өөртөө чи энэ дээр санал нийлэх гэдэг. Яагаад тэгэхээр нүүбийн нэг хурал, нүүбийн зохион байгуулсан нэг хурал дээр би тэгжсэн байхгүй. Та нар ядуурлыг бууруулна гэж яриад байгаа юм аа. Монголд ядуурл гэж байхгүй. Энэ бол байх ч үндэсгүй. Энэ бол сэтгэлгээний болоод залхуурал энэ одоо замбраагүй амьдралын ядуурл болохоос биш. Монголд энэ бусад орн тэр Африкт, Латин Америкт энэ тэнд хэрэгжүүлдэг шиг ядуурлыг бууруулна гэдэг. Энэ та нар сэтгэл зүйн одоо юу гэдэг сэтгэхгүй ийм дарамт үүсгээд айжимд нь дасгаад олон жил инглиш. Ерөөс 90-ад оны ихэнх одоо бид 90-ад онд биш тийм. Ядуу айл гэж байсан юм. Байгаагүй. Яг хоо их хангалуун байгаагүй баг. Гэхдээ тийм ядуу айл ажилгүй. Баян айл байгаагүй, ядуу айл байгаагүй. Бүгд тэр эрүүл мэндийн үйлчлэг нь үнэгүй. Боловсрол нь үнэгүй. Бүх хүн ажилтаа. Хүссэн ажилдаа ороод тийм ээ. Сайхан нөгөө ингээд цалингаа аваад тэрэндээ сэтгэл ханамжтай байсан байхгүй. Амьдралд нь юм хурж идэг, илүү гарахгүй, дутуу гарахгүй гэдэг ийм зөв зүйл байсан. Тэгэнгүүт энэ өөрчлөлт шинжилгээд ороод өнгөд ерөөсөө шууд 93 4 оноос л автоматар Монголд ядуурлыг бууруулах хөтөлбөргээд хүчээр тулгаад тэгээ айжим ингээл одоо энэ халамжийн бодлогууд янз янзын төсөл хөтөлбөргээд асар их мөнгө идээд өнөөдөр бол Монгол улсын гадаад өр за засгийн өр бол 10 орчим тэрбум доллар болчиход байна шүү дээ. 11 тэрбум ч байна. Тэгээд энэ бүх өрөөд өнөөдөр үзэгдэж харагдах юм ерөөсөө бараг байхгүйтэй адилхан. Яг барьцсан одоо үйлдвэр цахилгаан станц юм байхгүй. Дандаа л ийм төсөл хөтөлбөрүүд ядуурлыг бууруулсан, өдөөгийн ядуурлыг бууруулсан одоо ногоон хөгжилч гэдэг юм уу те тэнцвэртэй хөгжил, өдөөгийн эмэгтэйчүүдийн, залуучуудын, хүүхдийн одоо эндэгдлийг бууруулах гэдэг юм. Ингээл нэг төмөн төсөл болгоод нийгмийн салгаал фокуслах юм байхгүй. Одоо 100 гаруй их усүрээс асар их олон 100 сая олон тэрбум долларын мөнгө авсан мөртлөө ядуурл нь юу улам ихсэд байна. Эн чинь ингээд нэг сэтгэл зүйн хувьд монголчууд өөрсдөө хөгжих биш. Ер нь бол бид нар ядуу юм байна. Яаж ядуурлаас гарах вэ? Өшөөгөр яаж ядуу байх вэ гэдэг юм өсөлтөө явж байна. Нөгөө одоо орлого багтаа иргэдэд нь юм өгнөх чигээр эн чинь өөрийгөө бүртгүүлэхдээ манайх одоо тэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй манайх ийм ядуу, ийм өрх толгойсон ээж гэдэг ийм юм руу яваад байгаа.
Тэгэхээр чи яг наад чинь зөв. Яагаад тэгэхээр би түрүү хүний хөгжил гэсэн шүү дээ. Хүний хөгжил дээр юу гэхээр яг энэ дээр гадны дээр харь гүрний их гүрнүүд ба шүү дээ. Манай Монгол хүний боловсрол дээр тоглолт хийж байгаа юм аа. Оюун санаа ухаан дээр нь тоглолт хийгээд байгаа байхгүй. Тэр нь бол зохиомл ийм тоглолтууд хийгддэг. Тэр нь ямар учиртай гэхээр нөгөө арчил бол чөлөөтэй дураараа ингээл тийм ээ өрсөлдвөл одоо нэг юм гэж зарлцсан. Тэгээд тэрэн дээр яах вэ гэхээр яг ингээд чөлөөтэй шудраг өрсөлдөе үгүй. Тэгээд зарлцсан юм шиг боловч олон хувийн ард түмэн массыг бол ямар нэгэн бизнес хийж үйлдвэрлэл эрхэлж хөгжих одоо тэ баяж хөрөнгөжих боломж байхгүй. Тийм өндөр хүүтэй банкны бодлого тэгээд нэг хууль эрх зүйн дэмжих гээд байгаа юм шиг боловч дандаа татварын бодлогоор ухраадаг ингээд гадны тэр нөлөөллөөр гадаадын одоо хүмүүсийн одоо тийм Монголыг мөхөх гэсэн тийм даалт одоо олон зуун жилийн турш явж ирсэн тийм бодлогын шин чанартай юмнууд энэ хуульд нь ороод хуулийн эд ангууд болоод өнөөдөр ингээ хүрээд тэгээд зохиомлоор Монголд ядуурлыг бий болгосон энэ өнгөрсөн 40 жил. 3 сая хүнд зохиомлоор ядуурлыг бий болгосон. За зохиомлоор ядуурлыг бий болгоод тэгээд энэ хүмүүсийн сэтгэл зүйд хүний сэтгэл зүйн уналтанд оруулсан. Сэтгэл зүйн уналтанд шүү. Иргэн бүрийн сэтгэл зүйн уналтанд ороод ирэхээр нийгмийн сэтгэл зүйн уналтанд орж ирдэг. Ядуурл дасгаж байна тий. Тэгээд ядуурл ба энэ одоо тэр нэг аль болохоор энэ гэмт хэрэг зөрчил гэдэг зүйл чинь ядуурлаас гарч үүсдэг. Энэ хар тамхи, энэ архиталт бусад одоо тэр садар самуучсан бүгд ядуурлалтай холбоотой үүсдэг зүйлүүд. Орлоготой холбоотой үүсдэг зүйлүүд. Энэ бүх зүйл бол Монгол хүний үн цэнийг алдагдуулахын тулд Монгол хүний нөгөө хэдэн мянган жилийн турш дэлхийг тэргүүлж ирсэн хүчрхэг нөгөө боловсролыг тэр агуу сайхантай суу ухаан боловсролыг унгааж алдагдуулж үнгүүдүүлж тэгээд одоо энийг ингээ унгааж Африкийн одоо мөхч гуус унтсан шиг болох одоо ийм сэтгэлгээний энэ тийм ээ сургалтын тархи угаалтын технологиуд аргачлалууд бол Монголд орж явж байгаа. Би энэ халамжийн одоо гадаадаас орж ирж байгаа тэтгэлгүүдийг зөндөө судалсан шүү дээ. Яг энд бол хүнийг нөгөө орлоготой өрөнгөтэй болох юм байдгүй. Яагаад тэгэхээр юм заасан, сургасан. За тэгээ өглөө өдөр оройн 3 өдрийн хоол өгөөд тэ нэг ингээд ирэх оч гатуусны унааныг гаргаад тэгээд нэг юм буланд нэг жоохон юм тэ нэг ногоо тарих тэ нэг жижигхэн буланд тэр нь одоо ингээ хураагаад ах юм бол 7 хоногийн ногооны үсэнд чүрхгүй юм ингээ тарьж өгөөд ингээ явцдаг. Энэ бол нэг хуурж байгаа юм тоглолтууд. А цаана одоо том төсөв орж ирлээ гэдэг. Тэр нь бол яг Монголд бол сургалтаар юм уу ямар нэгэн байдлаар хүртээмжтэй наалтсан юм байна уу гэж тооцохоор нэг 15-20% сургалтын чанартай ингээд тархи угаалт болоо өнгөрсөн 70-80% нь алга болчдөг. Тэгээд 70-80% буцаад гадаад манайхаас ихсэн шалтгаалж байгаа юм их. Тэнд бол мэдээж хэрэг барууны одоо технологи, ноу хау сайн юм бий. Тэрийг шингээж авч аваад өөрийн болгоод үргэлжлүүлээ явдаг юм манад байхгүй болчихсон. Гэхдээ нэг ийм одоо ингээд одоо тодорхой төсөлдөр жишээ нь хөдөө аж ахуйн салбарт хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байсан гадны хэрэгжүүлж байсан төслүүд ба штэ. Үр дүнтэй сайхан төсөл байна. Мэдээ тэр хөрөнгө мөнгө бол өөрөө шилдэг нүнэ. Ихэнхийн ингээд мэрэгжилтэн наашаа явсан хоол ундгээ байхгүй. Гэхдээ үр дүнтэй аваад хэрэглэчвэл тэрийгээ эргээд нөхч хэмжээний юм байтал манайд яаж юм гэхээр энийг хэрэгжүүлжээс нэг 5 залуу байна тий. Орон даяар хэрэгжүүлж аваад тэгээ нөгөө төсөл нь дууслаа, мөнгө дууслаа, хаялаа шал өөр газар одоо эрүүл мэндийн салбарт очсон ч юм уу. Эсвэл замын салбарт ч юм уу дууж идэг. Инхээр нөгөө нэг асар олон сая доллараар цуглуулсан мэдлэг те санамж дээрээс нь нөгөө одоо туршлага юм чинь хамтдаа алга болчиход байгаа. Тэгээ энийг л би тэр энэ засгийн доктортой байдал, бодлогын доктортой байдал, боловсон хүчний хүмүүсийг энэ ажлын байранда доктортой байх дагнан төрөлжүүлж явна гэдэг. Энэ бас нэг насан туршийн боловсролын нэг хэлбэр шүү дээ. Тэрүүгээрээ дагнах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм байгаа. Гадаадын сургалтуудыг, гадаадын янз бүрийн төслүүдийг ингээ оруулаад ирэх юм бол эн чинь нөгөө бас л нөгөө нүглээнүүдийг гурилаар хуурна гэдэг шиг тий. Урд хормоогоор хоод хормоо нөхнө гэдэг шиг бас л энэ ямар ч хүртээмжгүй үр дүнгүй ийм л юмнууд болоод байна л да. Тэгэхдээ ерөнхийдөө бол одоо тэр улс орныг хөгжүүлэхэд бол эхлээд бид нар хүн дээр нэг номерт анхаарах хэрэгтэй. Хүн дээр анхаарахтаа бид нар яг одоогийн байдлаар бол нөгөө боловсрал гэдэг зүйл дээр биш, эрүүл мэндийн дээр биш. Ерөөсөө тэр хүмүүсийг нэг номерт
энэ 3 сая 300 мянган хүнийг хүртээмжтэй, баталгаатай, найдвартай, хангалттай, орлоготой болох хэрэгтэй. Орлоготой болгохын тулд бид нар Монгол улсын бидний одоо онцлог дээр тааруулсан давуу тал дээр суурилсан нөгөө нэг тэр салбарынхаа одоо тэр салбар дээрээ бид нар хамгийн гол одоо нөгөө технологи нэвтрүүлэх, дамжуулах, нутагшуулах, инновацжуулах одоо тийм ийм асуудлуудыг бол хийх ёстой байхгүй юу? Энэ бол одоо ерөөсөө амархан. Миний одоо тэр эрдэмтдийнхаа багтаага бид нар чинь 30 жил судалгаа хийсэн байхгүй юу? Монголын 3 сая 300 мянган хүнийг 1000-аас дээш долларын цалинтай тий орлоготой болгоход 4 жил орно. 4 жил орно. 4 жил хэрэгтэй. А цаашаага нөгөө ард түмэн чинь өөрөө нөгөө том баялаг бүтээгч, өөрөө дэлхийн хэмжээний брэндүүд эзэмшигч болоод нөгөө ард түмэн чинь явчихна. Тэгэхээр энэ 3 сая 300 мянган хүнийг бүгдийг $1000 дээш орлоготой болгох тэр одоо нөгөө юм эхлэлийн цэгийг бид нар хатгах ёстой байхгүй. Энийг яах вэ гэхээр энэ шийдвэрийг хэн гаргадаг? Ард түмэн гаргаж чаддаггүй. Ард түмэнд ирэх байхгүй. Энэ бол шүү дээ тэ нөгөө төрийг төлөөлж байгаа 76 гишүүн гаргадаг байхгүй юу? 76 гишүүн энэ шийдвэрийг гаргаад хуулиараа батлаад засгийн газар хэрэгжүүлгээд даалгавар өгөл болоо. Тэгэхээр өнөөдөр энэ 76 гишүүн шийдвэр гэдэг нь ямар шийдвэр байна? Жишээлбэл $1000 болгоо гэдэг ингээд шийдчих юм уу? Гүү тэр чинь ингэ штэ. Засгийн одоо энэ ингийн тулд ямар одоо тэр аргачлалаар энэ Монгол төр ажиллах хэрэгтэй вэ гэхээр шинжлэх ухааны тийм ээ актив гэдээ байгаа шүү дээ. Монголын үндэсний шинжлэх ухааны актив гэж байгаа. Тэрийг бол одоо үнгүүдүүлээд тэр чинь ард түмнийг соён гэгэрүүлж яадаг, брэнд инновацийг гаргаж яадаг улс орны бодит төгслийн боломжийг шинжлэх ухааны үндэстэй гаргаж төлөвлөж гарах маш хүчтэй айран багхгүй. Тэрийг баг цалин өгөөд үнгүүдүүлээд ямар ч ирэхгүй те тэрийг ингэж болгочихсон. Болгоод ингээд хайдсан байгаа те. Ингээд тойргийн гадна хайцсан багхгүй юу? Тэгэхээр манай Монгол улс одоо яг бодиттой хурдтай хөгжиж гэх юм бол улсын их хурл засгийн газар хоёрын голдох гол нөгөө судалгаа бодлогыг боловсруулдаг тийм ээ улс орны үндэсний хөгжлийн ийм шинжлэх ухааны үндэсний актив татаж ирээд улсын их хурл засгийн газар хоёрын голд байлгачих хэрэгтэй. Тэгэд дэргэд байлгаад энд улсын их хурл өөрсдөө хөгжлийн бодлого боловсруулах бол инээдэн байхгүй. Тэд нар чинь бодлогыг ба штэ төлөвлөдөг, үүрэгддэг л тийм ээ хүмүүс болохоос судалж боловсруулдаг нь бол 76 гишүүн бол биш уучлаарай. Тэдний мэдлэг чадвар хүрэхгүй. Энийг эрдэмтэд зохион бүтээгч инженерүүд хийдэг байхгүй. Тэгээ энэний баг нь хаана вэ? Монголын үндэсний шинжлэх ухааны активд байдаг. Цалингийн нэмээд бүх одоо орчныг бүрдүүлээд Монгол улсыг одоо Монгол улсын иргэн бүрийг 1000-аас дээш долларын цалинтай орлоготой болгох аж ахуй эрхлэлт үйлдвэрлэлийн систем тогтолцоог тогтолцооны бодлогын боловсруулад энийг хэрэгжүүлэх аргачлалын томьёолоод гаргах гэдэг үргийг улсын их хурл өгчих واخгүй юу. Тэгээ улсын их хурл өглөө тэд чинь боловсруулад улсын их хурлтай буцаад өргөн байна. Харин улсын их хурл тэн дээр яаж ажиллах ёстой гэхээр хууль эрхчүүд дэр нь дотоод гадаад бодлого дээр боловсруулсан зүйл дээр нь тохиргоо хийн. Одоо нөгөө гадаадын өрнг оруулалтыг энэ дээр хуулийнхаа дагуу ингээд ингэхт нь энэ ингээд бас хянан тохиолдуулна. Тэгэд болцоод тэрийгэ дараад нь улсын хурл засгийн газарт өгөөд засгийн газарт үүрэг даалгавар өгнө. Та бол ер нь мэдлэг суурилсан байдлаар хөгжлийг авчрах ёстой гэж ярих гэдэг шүү дээ. Тэг ерөөсөө чинь олон оронд ер нь нөгөө гурван холбоо гэдэг трипл helix гэдэг төрийн байгууллага, шинжлэх ухааны байгууллага, үйлдвэрлэлийн байгууллага гэж хамтарч ажилладаг. Одоо энэ бол бүр бидний уг нь бол ингээ хэдийгээр онлоор үздэг ч амьдрал хэрэгждэг. Шинжлэх ухааны байгууллага нь тэр хол хаймаагүй баян зүрхийн дэвэж хайцсан юмд оролцдог. Хаяа ярихаараа энэ бол зүгээр эдэмтдийн нэг тийм цаас үйлдвэрлэдэг юм шиг ингээ ойлгоцсон. Улс орнууд яаж ийм гэхээр нөгөө төрийн байгууллага, шинжлэх ухааны байгууллага, үйлдвэрлэлийн байгууллага дээрээ боловсролын байгууллага одоо нийлүүлж байна. Ингээд quadruple helix гэж. Дөрвөлсөн холбоо. Өөрөөр хэлбэл хүүхдүүд сурч байхдаа дараагийн юмд шинжлэх ухаанчаар ханддаг, үйлдвэрлэлдээ дадлагаа хийдэг амьдрал бэлтгэдэг ийм юм хамт болгоцсон байна. Олон орны одоо ялангуяа Азийн орнуудын
одоо Вьетнам, Хятад, одоо Солонгос ч гэсэн тийм байгаа. Ер нь бол нөгөө энэ паркууд шүү, үйлдвэр технологийн парк гэдэг чинь үйлдвэрүүд байж идэг. Хажууд нь нөгөө супер тарих гэдэг шиг шинжлэх ухааны судалгааны байгууллага. Тэр хоёрын дунд нөгөө сурагчид чинь гүгээд байхгүй. Сурагчид юм шиг, оюутнууд юм шиг ерөөсөө ингээл хагас үйлдвэр дээр ажиллаад хагас ирд туршаал тий. Тэгээ энэ явцдаа баг ажлын байран дээр очиход энэ дараагийн инновац хийх хэмжээний тим бэлтгэгдсэн усуд гэж байна. За тэгэхээр наа чинь айгүй санаа зай. Би одоо энэ 30-аад жил нэг Монгол улсыг яавал зөв хөгжүүлэх вэ? Энэ зөв хөгжлийн аргачлалыг яаж томьёолох вэ гэдэг энэ олон эрдэмтдтэй нийлэл маш олон юмнууд хийсэн. Бүтээсэн, судалсан, туршсан брэндүүд, инновацууд надад бол олон байгаа. Одоо тий энэ санхүү хөрөнгө шийдэгдүүл энийг ингээд гаргахад бол жишээ нь одоо ямар жишээлбэл одоо юм байгаа. Нөгөө түрүү $1000 одоо 1000-аас дээш долларын цалинтай болох боломжтой гэдэг тий. Одоо миний 30 жил судалсан хамгийн гол зүйл бол хөдөө аж ахуй үйлдвэрлэл технологийн парк. 21 аймагт нэг юм бага оврын жижиг оврын хүнийх нь нөөц тоо толгоо. Манай найруулагч нөгөө хөдөө аж ахуйн паркийн зургийг харуулчихараа. Тэрэн дээр ярил илүү үрдүүлсэн. Ярьж байна. За ерөнхийдөө бол яг хөө тэр энэ чинь хөдөө аж ахуй үйлдвэрлэл технологийн паркийг бид нар чинь нөгөө 60-70 сая малтаа шүү дээ. Энэ давуу тал нь энэ багхгүй. Тэгвэл харамсалтай нь яг хөө жид болгон хэдэн 10 сая нэхийг нөгөө жалганд овоолоод өмхөрүүлээд хаяад байна л та. Маш үнэтэй баялагийг. За тэрийг бүгд мэдж байгаа. Тэгэхээр шууд хоёлаа яг шийдэл маягаар ингэж За тэгэхээр ерөөсөө одоо юу гэхээр Монгол одоо хүн бүрийг 1000-аас дээш долларын цалинтай ажилтаа болох одоо цорын ганц зөв зам бол хөгжлийн зөв зам түлхүүр эхлэл нь бол хөдөө аж ахуй үйлдвэрлэл технологийн паркийг барих. За жишээлбэл 21 аймаг болгонд нэг парк байна. Тэр нь хүн парк гэхээр тэр хятад метод тэр одоо Америкийн захиуртын өндүүд байдаг нөгөө их гүрний нэг авраг том паркаар төсөөлөд байдаг. Биш ээ. Эн чинь нөгөө хэмжээнүүд нь өөр байхгүй юу? Жишээлбэл хүн цөөтэй аймагт тэр жижигхэн малын толгоо хүний нөөцтэй тааруулаад байгуулж штэ арьсмаар. Тэгэхээр Монгол оронд бол яг нэг 20 аймагт нэг юм парк бариад энэ парк чинь өөрөө сумуудаа тэр анхан шатны тортлтыг хийж яадаг агуулгуудтай болох хэрэгтэй байхгүй юу? Агуулгууд. Анхан шатны малаас гарч байгаа түүхийн эдийн анхан шатны тортлтыг сумууд дээр нь байгуулж байгаа нь сумууд өөрсдөө ажилтаа болчихж байгаа. Сумын хүмүүс. Тэгээд тэр тортлт анхан шатныхаа тортлтыг стандартын дагуу чанартай хийгээд агуулгатай хураана. Нөө хадгалах тусгай стандартын горимтай агуулгад хураахад бөөгнүүлж байгаа нөгөө тээврээ татхад тээврийн зардал нь ч буурна. Тэгээд аймгийн парк дээр ирлээ анхан шатны гүн боловсруулалт хийлээ. Эхний хэмжээнд бид бол эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэггүй. Анхан шатны гүн боловсруулалт хийлээ. Тэрийг одоо хятад өвөр Монголын зах зээл Оросын тийм ээ зах зээл рүү ингээд гаргалаа. Эсвэл дотоодын гүн боловсруулалт үйлдвэр дундын. Тийм яг гүн боловсруулчаад. За. Одоо жишээлбэл би аймаг болгонд гүн боловсруулна. Яг тэгэхээр аймаг болгон дээр гүн боловсруулахаар тэр чинь хэмжээ нь жижигхэн учраас тэрнээс боловсруулалтаас гарсан тэр нөгөө бохор усыг ба шүү дээ тий. 9997 цэвэршүүлээд саарл ус болгоод нөгөө ногоон байгууламж тий нөгөө цэцэрлэгжүүлэх моджуулах тэрийг ингээд тэгж итгэхтэй бас нэг юм ногооруулах одоо тэр нөгөө ногоо хөгжлийн агропарктай ашиглах нь агропарк руугаа шилжүүлээд тэр усаа ингээд ашиглахаар нэг сумаар хоёр туулаа буюу эн чинь өөрөө ингээд нөгөө эко тэгээд бохирдлгүй маш одоо юм зөв одоо тий хөгжлийн аргачлалтай ашиглчин дахин ашиглчин тий хөгжлийн аргачлалтай ийм хөдөө аж ахуй үйлдвэрлэл технологийн паркуудтай болчихж байгаа юм. Сумууд дээр бол мэдээж анхан шатны тортлтын агуулга гэдэг маань мачин малаа нэтлээд авчирсан байсан ч малаа гаргаад одоо арьсаа аваад ирдэ тий шинээр нь тэр дөнгөж үрж байгаа шинэ арьсыг стандартын дагуу маш зөв таарсан одоо жорийнхэн дагуу давсалдаг юм уу тий хөлдөөдөг юм уу тэр технологиуд байдгийг. Тэр технологийн дагуу агуулгад хадгалагдлаа. Тэр чинь шив сорхогоороо арьс, ноос, ноолор бүгд технологийн дагуу хадгалагдана гэдэг нь анхан шатны гүн боловсруулалт хийхэд маш одоо өндөр үнэтэй чанартай одоо тий бүтээгдэхүүн гарах боломжтой байгаа байхгүй юу? За хоёлаа ерөнхийдөө нэгэн тийм энийг л хийчих юм бол энийг хийгээл хятад Орос одоо тэр Япон солонгос тараагаад өгчөхөд эндээс гарсан ашиг Монгол хүн бүрийн карманд те $1000-аас дээш долларын цалин болоод очоод
Тэгээд улсдаа тэр төлөх ёстой татвар матвар бүх юм төлөгдөх ийм бодит боломжтой байгаа. За хоёулаа яг ерөнхий том бодлогын юм яриад байна. Зүгээр одоо жишг болгоод ганц нэг аймаг дээр ч юм уу эхлээд хийгээд манайхан чи яг үзэж харж тэмтэрчээж туршижээж болж ийн гэвэл бүгд нэвтрүүлэн дуурайна. Тэгэхээр эхнээсээ хийчихээр энэ аймагуудын чинь нөгөө засгийн газрын хөтөлбөр болгонд намуудын сонгуулийн хөтөлбөр болгонд мөрийн хөтөлбөрт ороо яваад идэг. Тэгээд энэ парк байгуулна гэдэг. Одоо Завхны парк гэж ярьсан. Баян чандманы хөдөөжхөн парк гэж ярьлаа. За та өөрөө бас нөгөө шинжлэх ухааны технологийн олболтыг үйлдвэрд нэвтрүүлэх төвийн захирлаар нэг хэсэг ажилласан шүү дээ. Тэр үед жишээ нь та нарын парк гэж ярьж байсан. Энэ паркуудаас чинь одоо эхэлж байгаа ямар ажил байна? Яагаад зогсож юу? Ер нь одоо хамгийн түрүүнд эхлүүлэх үйл юу дутаад байна? Шулуухан хэлэхэд ерөөсөө энэ үйлдвэр технологийн паркийг байгуулахад удаан жилийн хугацаатай хүү багтаа хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Гол нь мөнгөний л асуудал. Мөнгөний л асуудал. Ягаад гэвэл эрдэмтэд нь байна. Социализм үед бэлтгэгдсэн одоо тий эрдэмтдч байна. Одоо энэ арчлалын үед бас тий технологи чиглэлээр тийм ээ тоногдох хөрөмж чиглэлээр бэлтгэгдсэн инженер залуучууд байна. Хүний нөөц байна. Ганцхан хөрөнгө мөнгөний асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Банкны хүүтэй зээл аваад үйлдвэрлэл хөгжүүлсэн түүх дэлхийд байдгүй. Тэр чинь хүүндээ ялагдаад тэгээ өрөнд ороод энэ дампуурдаг. Тэгэхээр энэ нөгөө хэрэгжихгүй байгаа шалтгаан бол яг энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын тийм ээ аргачлал дэмжих бодлого нь өөрөө буруу, 100 буруу учраас хэрэгжихгүй байгаа юм. Энэ одоо зөв бодлогоор дэмжижүүл хэрэгжинэ. Жишээлбэл ингээ хэрэгжүүлэх гээл баахан эрдэмтдийг бөөгнүүлээл тэгэл тэндээс суур судалгаа төсөл боловсруулаад техник эдийн засгийн үндэснийг боловсруулаад авчаал хэрэгжүүлнэ гэснээр нөгөө тэр энийг санаачилж ирсэн засаг барьж ирсэн нам алга болчихдог. Хөрөнгө мөнгө өгөхгүй. За энэ асуудлыг их хурлын байнгаараа дэмжихэ болсон. Одоо та нар энийг орхио гэдэг биднийг одоо хөөгөө явуулчихж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө зохицохгүй байх гэсэн үг. Яагаад гэх юм бол нөгөө банк нь парк руугаа мөнгө өгөх гэхээр хүүний маргаан болчиход байгаа байхгүй юу? Өндөр хүүтэй. Тэгэхээр тэр паркийг байгуулахад хүүтэй мөнгөөр байгуулахгүй. Юу гэхээр ерөөсөө удаан жилийн хугацаатай хүү багтаа мөнгөөр байгуулна. Гэхдээ манай нөгөө энэ засгийн газарт энэ загвар паркийг байгуулах боломж байгаа. Тэрэн дээр бол засгийн газар өөрөө ингэж зоригтой хөтлөх юм бол энэ нөгөө загвар паркийг анхны загвар паркийг байгуулахад асуудалгүй. Яагаад гэх юм бол тэр хятад болоод тэр Солонгос юм уу гадаадын улс орнуудаас 20-30 жилийн хугацаатай хамгийн сүүлийн чанартай өндөр технологиор хийгдсэн хамгийн сайн чанарын одоо тоног төхөөрөмжүүдийг 20 жил 30 жилийн хугацаатай жилийн 0.1% тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд тэгээд тэр нэг энэ паркийн үйлдвэрийн барилга байгууламжийг барьж өгөөд тэгээд тэр дотор нь нөгөө мэрэгжлийн тэр одоо эрдэмтэд те инженер зохион бүтээгчдэр мастердуудыг нь яг зөв төсөлтөн тэр дотор нь оруулаад эргэлтийн хөрөнгийн тийм ээ түүхийд авах эргэлтийн хөрөнгийг гаргаж өгөөд ингээд парк гэдэг тэр хайрцаг дотор нь бүх зардлыг бууруулсан бүх хөрөнгө оруулалтын зөв төвлөрүүлсэн энэ аргачлалаар ингэх юм бол парк өөрөө байгуулагдана. Парк өөрөө цаашаа хөгжинэ. Уг нь бол яг тийм парк байгуулаад гадаад дотоод ажил яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсээ урьж оролцуулаад оролцоо тийм болно. Яг энийг хэрхэн яаж олон улс оронд одоо дэлхийн 50-ад оронд хэрхэн яаж энэ хөдөө аж ахуйн салбар, хөнгөн үйлдвэрийн салбар, жижиг дунд үйлдвэрээ босгож ирдэг юм бэ гэдэг ийм судалгааг олон улсын байгууллагууд дэлхийн одоо хүн хөдөө аж ахуйн байгууллага хийсэн байна. Тэгээ энд бол яг энэ номонд бол 33 4 орны одоо салбаруудаа яаж босгодог юм бэ гэдэг ийм аргачлал тэгээ бүр одоо схем зурагтайгаа ингээ байгаа. Энэ бол хөдөө аж ахуйн үндэсний хэлхээний санхүү гэдэг ном. Энийг би одоо орчуулж, хэвлүүлж ингээд төм олондоо түгээж байгаа. Тэгэхээр энэ одоо таны энэ бодож байгаа парк тэгээд дараагийн хэрэгжүүлэх гэж байгаа тэр брэнд гарах чинь ихээхэн тус болох баха гэж би ингэж бодож байна. Тэгээд энэ нэвтрүүлэг бол хөгжлийн хүрд гэдэг нэвтрүүлэг дахин сануулхад таны
бол усан дорж байгаа нэг гоё дуу байдаг шүү дээ нөгөө. Ингри яргуу 5 эрдэнэ те цасан дороос зүүдлэхэд тэгээд эхний төл нарыг наашлуул цангирна гэж. Тэгээд энэ бол монголчуудын одоо мал ах уймтайгаа холбогдсон эдийн засгийн амьдралын одоо хамгийн одоо бас чухал эрчимтэй цаг үеийг бэлэгдсэн байдаг. Тэгээд яг энийг энэ хөдөө аж ахуйд суурилсан олон одоо үйлдвэрлэл за хүнсний үйлдвэрүүдэд хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Хөнгөн үйлдвэрүүдэд яаж хөгжүүлэх вэ? За энэ байгаль дэлхийгээ яаж зөв зохистой ашиглаад хүнд үйлдвэрүүдэд хөгжүүлж улс орноо одоо хөгжүүлэх үү гэдэг ийм хүрд байгаа. Энэ хүрдний энэ яг ингээ он цагийн дараалалаар харах юм бол бидний мянган жил эрхэлж ирсэн ахуй амьдрал тэрийн одоо яг цаг үйлрэлд нь таасан энэ болгонд хүн хүч хөрөнгө мөнгө те зохион байгуулалт асар их юм хэрэгтэй. Тэгээ энэ бүгдийг зөв зохион байгуулж чадвал улс орон өрх гэр за хувь хүн ч гэсэн одоо хөгжиж дэвжнэ гэсэн ийм санаагаар энэ одоо зурглалыг танд бэлгэлчих. Ингээд манай нэвтрүүлгийн цаг дуусах гэж байна. Тэгэхээр та бол гойч нэртэй юм дуурсах гэж байна. Одоо энэ төмөн олондоо нэрийг дуурсгаж явах их сайхан ийм санаачлагуудыг бас гаргаж яваа хүн ингээд таны ажилд амжилт хүсэж байна. Та бас сайхан бэлэгдэлтэй тэгээ хүсэл мөрөөдөл одоо юу хиймээр байна гэсэн сайхан үгээр нэвтрүүлгээ өндөрлөх үү. За тэгээ. За ер нь бол яг хуу энэ сайхан одоо нэвтрүүлгээд урьж оролцуулсан одоо танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд өөрийнхөө одоо зохиосон Чингис хаан алтан ном гэдэг англи, хятад, босоо монгол бичиг энэ 3 хэл дээр байгаа энэ номыг гартуулъя. Тэгээд би энэ одоо ард түмэндээ хандаад нэг гоё үг хэлчих уу. За ер нь бол одоо Монголын ард түмэн бидэрт одоо их сайхан цаг ирж байгаа. Энэ бол юу гэхээр бид нар хүчээ нэгтгэхэд эв нэгдэлтэй байж ич дэлхийн хэмжээний үйлдвэрлэл эрхлэгч баялаг бүтээгчид болохын төлөө хамтарч ажиллах цаг иржээ гэж хүсмээр байна. За баярлалаа. Дараагийн 5 гарагт дахин уулзцгаая. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг таныг оролцож их сайхан одоо санаачлуудаа үзэгч түмэнд маань хүргэсэнд талархал илэрхийлье. За баярлалаа.